За өдрийн минь би тантай далд халамжийн талаар ярих гэж байгаа. Ер нь Монгол Ардын нам маань бол манай иргэдэгээ мдээгүй байхад нь хүртэл халамжлаад явж идэг. Тэгэд энэ Хагас Коксын түлшийн талаар ярих гэсэн. Манай улс өөрөө нүүрсний ариун их нөөцтэй хэрнээ хятад улсаас нүүрсээ худалдаж авч өвлждөг болоод жишг тогтоод 2 жил болох гэж байна. За анх худалдаж авсан нийт хэмжээ нь болохоор 360 мянган тонн байсан. 1 тонн нь 738 мянган төгрөгөөр хил дээр ирдэм байна. Тэндээсээ Улаанбаатар хотод ирэхдээ савлаад ачаад орж ирэхдээ сая 160 мянган төгрөг болчихж байгаа. Үүнийг эргэнд борлуулахдаа бол 200 мянган төгрөгөөр борлуулнаа. За зөрөө 960 мянган төгрөгийг нь бол төр даадаг буюу татвар төлөгчдийн мөнгөөр энийг даадаг. Энийг бид нар халамж гэж нэрлэж байгаа. Энийг хүмүүс мэдэхгүй ч гэсэн энэ өөрөө халамжийн хэлбэрээр явж идэг. За тэгээд өнгөрсөн жил 300 нийтдээ бол 355 тэрбум төгрөгөөр хятад улсаас бид бүхэн нүүрс аваад түлээд дуусгасан. Энэ жил ахиад нийслэлийн төсөвдөр ахиад хятад улсаас нүүрс худалдаж авнаа гэд 280 тэрбум төгрөгийг баталчлаа. Энэ өөрөө яг үнэхээр бидний үндсэн бодлого муу юм уу? Нөгөө өмнө чин 5 толгой түлш шахмал түлшний компани дээр чинь бүр жил болгон 200 тэрбум төгрөгийн бас ийм хэмжээний халамжийн зардал гараад за тэгээд нийтдээ 1.5 их найдын алдагдaltaй болоод дотооддоо ч үйлдвэрлэж чадхаа болоод хятадаас бид нүүрс авдаг болчоод байна. За энэ бол өөрөө далд халамжийн нэг хэлбэр. Иргэдэд маань бол шууд бодит үр дүнгээ өгөхгүй Улаанбаатар хот утаатай хിവэрэ байгаа. Тэгсэн хэдий ч ингэж явдаг. Ер нь би танаас асуумаар байна л та. Энийг төр хийдэг буюу сүүлийн 10 жил дангаараа засаглаж байгаа Монгол Ардын нам энийг удирдан зохион байгуулж жил болгон 200 гаруй тэрбум төгрөгөөр энэ Улаанбаатарчуудын түлшний асуудлыг шийдсээр ирсэн. Та чөлөөлөе гэдэг байгаа. Ерхий сайдаар үлээ. За агаарын бохирдлыг бууруулахад л хийж хэрэгжүүлж байгаа алхам. Энэ жигсэн нүүрсийг иргэдэд яг гэрт нь уулаараа бага үнээр аваачихын тулд төсөвтөр ачаалал аваад ирсэн юм бэл. Гэхдээ Багнуур дээр пиролисын үйлдвэр байгуулах ажлыг анх Гантөмөр дарга битээр ярьж эхэлсэн. Тэрнээс хойш одоо хэдий ч удчихв. Тэгээ би энэ ажлыг явуулъя гэж бодож байна. Тийм учраас эрхчлээс энэ ажлыг зогсоох ёстой. Энэ гаднаас түлш авдгийг. Тийм учраас Багнуурын пиролисын үйлдвэр дээр 350 мянган тонн нүүрсийг шинжилүүлээд сайн гэдэг дүгнэлт гарсан. Одоо Синошуур баталгаа гаргахаар шийдчихлээ. Сая Далианд би хятадын ерөнхий сайд энэ асуудлаа уламжилсан. Болж байна. Одоо эх 7 хоногийн 2 дахь өдөр Багнуурын пиролисын үйлдвэр дээр ажиллаад нээлтийн сонгуульд шалралтаа зарлаад эх жилээс агаарын бохирдлыг бууруулах энэ одоо жинхэнэ нүүрсийг Багнуурын уургаагаа түшиглээд би хийнэ гэдэг ийм одоо бодолтой бол байгаа. Тэгээ ер нь түүхийд үйлдвэрлэдэг түүхийг нь л одоо арилгая л гэж ингэж зорьсон. Энэ жилийн хувьд бол нийслэлийн иргэдийн үр шийдсэн гэсэн сүүлийн би мэдээллийг авлаа. Хэрвээ ингэж шийдэхгүй бол өртгөн иргэдээр аюу өндөр тусгал юм байлээ. Тэгэхээр Багнуур дээр бид нэг яг нөгөө хөх нүүрсийг жигсэн нүүрс хийхин тулд намар амжихгүй юм байна. Тэгэхээр Багнуурын пиролисын үйлдвэрийг байгуулах энэ ажил дээр би одоо дараагийн 2 дахьд очино. Тэгээ энэ ажил дээр бас Цэнгүүн гишүүн бол өнөөдөр хамгийн ажил хэрэг санал тавилаа. Тэгээ би өөрөөр чин одоо энэ ажлын хэсгийг ахлуулж болж байна. Багнуурын пиролисын үйлдвэр дээр очие. Энийг би явуулна. Би Гантөмөр дарга байхгүй гарчлаа. Тэгээс Гантөмөр дарга таарлах болгондоо яриад дий. Тэрнээс хий гэсэн хүслэр мэлцэл байгаа юм шүү. Тэгэхээр би бас хийж үзүүлье. Цэнгүүн гишүүнийг 1 минут сонгоё. За тэгэхээр Монгол Ардын намын дарга Учрал ерөнхий сайд сая хэллээ. Монгол Ардын намынхны одоо хатгадаг энэ түлшний сүлжээг бол таслан зогсоох юм байна гэж мэдэгдэж байна. За тэрэн дээр хүрсэн байгаараа энэхүү өвлийн дараагаас эхлээд энэ дээр бол тууштай хяналт тавьж ажиллана гэдгийг энэ таршинд хэлмээр байна. Ер нь түүнчлэн бас энэ утааны асуудал эрчим хүчний хомсдол тэр жигтэй. Эрчим хүчийг бид бүхэн маань чөлөө зах зээлийн зарчмаар явуулаагүйгээс болоод өнөөдөр эрчим хүчний дутагдалд орсон. Энэ өвөл ахад эрчим хүч тасалдуулахгүй байхын тулд аукционыг маш хурдтайгаар зохион байгуулад шинэ станцууд орох ажлыг хурдтай зохион байгуулж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр төрийн өмчт эрчим хүчний компаниуд дээр байгаа бүтээмжгүй байдал арилаагүй байна. Энэ өөрөө та энийг 100 хоног дотроо дагуулж шийдээд бүтээмжгүй орон тооны бус сонгуулийн шахаагаар тавигдсан намынхаа гишүүдийг ажлаас нь алаалаа гэж хүсье.
Ерөнхий сайд 1 минут. Тэгээ ер нь дэлхийн бүх улс орн л утаатаа тэмцдэг. Тэгээ янз бүрийн шийдлүүдийг гаргадаг. Энэ бол халамж ихээсээ илүүтэйгээр иргэдийнхаа эрүүл мэндийн төлөөлөл хийж байгаа том алхам. Тэгэхээр энэ нийт өрхийн бараг 30% эзэлт юм л. Тэгээ энэ дээр тэр нийслэл төсөв дээр жоохон ачаалал авахгүй бол тэрийг төлж чадахгүй. Өвлийг давхад хэцүү. Ийм л зовлон байна. Тэгэхээр яг энэ цэнгэн гүшүүнээ хэлж байгаа шиг бид дотооддоо энэ нүүрс плюрализмын үйлдвэрийг байгуулж дотооддоо түлшээрээ хангадаг зохицуултыг хийх ёстой. Дэндүү их цаг алдсан. Тэгээ манай засгийн үед бол гангийн зохицол бүр дээр 2 компани үлдчихлээ. Зэсийн зохицол бүрээ чи одоо компани шалгарчлаа. Багнуурын плюрализ дээр одоо ингээд синошуур баталгаа гаргацсан би шууд зарлана. Нээлттэй зарлана. Тэгээ яг эрчим хүчээр бол таны хэлж байгаа яг энэ хэмнэлтийг хийхээс үр замгүй. Тийм учраас нээлттэй огшнуудыг 5 байршил төр хийхэд үн хартаа буухгүй гэж 6-аас доош буучлаа шүү дээ. Одоо ингээд дахиад 6 ADB-гийн 6-аг бас нээлттэй зарлаа. Ингээд нууж хаах юм бол явъя.